Та бүхэн сувгата subscribe дарж биднийг дэмжээрэй. Мөн өөрсдийнхөө сэтгэлийг комент хэсэгт үлдээгээрэй. Ингээд мөн нэгэн нууцлаг хэргийн тухай та бүхэндээ өгүүлье. Далайд хөвж явсан хөлөг онгоцонд бүх зүйл бүрэн бүтэн байсан ч багийн гишүүд бүгд алга болсон тухай. Тэдэнд юу тохиолдсон нь одоо хүртэл тодорхойгүй. Энэ бол Мэри Селест. Түүхэнд хамгийн алдартай далай нууцуудын нэг юм. Анх 1872 оны 12 дугаар сарын 5-нд Атлантын далайд Азорын арлуудын ойролцоо гэсэн үг. Британий худалдааны хөлөг Де Грасиа далайд орхигдсон нэгэн онгоцтой таарсан байдаг. Энэ нь Америкийн худалдааны хөлөг Мэри Селест байсан бөгөөд багийн гишүүдийн нэг ч хүн байгаагүй. Хөлөг онгоцонд бүх ачаа, хоол хүнс, ховын эд зүйлс бүрэн байсан ч аврах завь нь алга байлаа. Хөлийн бүртгэлийн дэвтэртээ сүүлчийн тэмдэглэл нь ердийн 50 байдлыг харуулсан байдаг. Үүнийг эрдэмтэн судлаачид юу гэж тайлбарласан байдаг вэ? Ачаа бараа бүрэн бүтэн байсан. 1700 гаруй торох спир татсан байсан бөгөөд маш цөөн хідэн онгойсон байдаг. Зодоо тэмцлийн мөр байгаагүй. Багийнхан тухайн онгоцыг яарч оргисон мэт. Гэхдээ юуны улмаас гэдэг нь одоо хүртэл ойлгогдоогүй. Аврах цав алга болсон. Гэхдээ тэд яагаад далайн гол бүх зүйл хэвийн үед заваар зүхтаас нь одоо хүртэл таамаг төдий байгаа. Энэ бүхнийг юу гэж таамагласан тухай? Арх дэлбэрсэн байж болзошгүй. Учир нь спиртийн ууршилт энд маш их байсан. Багийнхан дэлбэрэлтээ сайж заваар буусан ч эргэж олдоогүй. Мөн далайн дээрэмчид. Гэхдээ үнэт зүйлс ачаа бараагт алга болоогүй. Үнийг харин няцааж байгаа. Цаг уурын үзэгдэл, далайн усны гинтийн давлгаа зэрэг нь багийнхан түр зуур заваар бууж эргэж хөлөгтөө хүрч чадаагүй. Үүн дээр эрдэмтэн судлаачид бас дуунагтай байгаа. Харин капитан эсвэл багийнхны дотоод мөргөлдөн. Гэхдээ тухайн хөлөг онгоцон дээр маргалцсан, хэрэлдсэн, хоорондоо тэмцэлцэн ул мөр олдоогүй. Тиймээс үүнийг ч гэсэн няцааж байгаа. Мэри Селестийн хэрэг түүхэнд хамгийн алдартай далайн талигдаагүй нууц болон үлдсэн. Артур Конан Дойл хүртэл энэ сэдвээр өгүүлэг бичиж олон кино, ном, баримтат кинонд өгүүлсэн байдаг. Мэри Селестийн хэргийн хамгийн бодиттой тайлбарууд болон мөн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгсөн нууцлаг домог хөлбөрүүдийг хоёулангийн та бүхэндээ хүргэж байна. Шинжлэх ухаанч болон бодиттой таамагуудыг ярив. Спиртийн ууршилтоо дэлбэрэлтээс айсан байж болох уу? Хөлөг онгоцонд 1700 гаруй торох цэвэршүүлсэн арх байсан. Зарим торох нь царс биш, хөнгөн модон тул амархан ууршиж хүчтэй хий ялгаруулдаг. Багийнхан үнэр, уур, жижиг дэлбэрэлтээс айж аврах заваар түр буусан ч буцаж чадаагүй байх магадлал маш өндөр. Энэ бол хамгийн ихээр зөвшөөрөгдсөн тайлбар. Гинтийн цаг уурын үзэгдэл, далайн том давлгаа, эсвэл усны хар салхи тохиолдож онгоц хазаахад түр зуур аврах заваар буусан байж болно. Гэвч салхи давлгаанаар холдоод буцаж ирч чадаагүй. Мөн тоног төхөөрөмжийн асуудал гарсан байж болох уу? Хөлөгийн шахуурга эвдэрсэн байсан. Багийнхан ус орж байна гэж айж байж магадгүй. Ус орсон мэт санагдаж хөлөг живэх гэж байна гэж буруу тооцоож заваар гарсан байх магадлал өндөр байгаа юм. Харин домогт хөлбөрүүд, нууцлаг байдал, далайн дээрэмчид, гэхдээ дээрэмчид байсан бол үнэт зүйлийг авах байсан. Энэ бол таамаг сул. Хүн хулгай эсвэл дотоод уруул зарим нь ахмадын эсрэг бослог гаргасан гэж үздэг. Гэхдээ тэмцлийн мөр одоо хүртэл олдоогүй. Далайн мангас байж болох уу? Далайн ад хус. Тухайн үед хүмүүс том наймаалж, үл танигдах амьтанд дайруулсан байж магадгүй гэж боддог байсан. Гэхдээ онгоц бүрэн бүтэн байлаа. Нууцлаг үзэгдэл, харийнхан, далайн Бермудын гурвалжин шиг үзэгдэл болсон уу? Орчин үеийн домогт их л дурддагдаг. Гэхдээ ногтлогоо огт байхгүй байна. Ихэнх судлаачид спиртийн ууршилт, жижиг дэлбэрэлтээс айж түр заваар буусан гэсэн таамгийг хамгийн боломжит хөлбөр гэж үздэг. Гэвч яг юу болсныг хинч баттай мэдээгүй тул өнөөдөр хүртэл домог болон үлдсэн.